өдрийн эрх үзэгчтэй Монголын мэдээгийн дэлхийн 18 цагийн цагийн хүрээд мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Монгол, Орос, Хятад гэсэн мөнхийн хөрш гүрний эрдэмтэд өнөөдөр 21-р зууны хөгжлийн төлөө хамтдаа чууллаа. Өнөөдөр хөгжлийн чиг хандлага өөрийн байр сууриас биш даяарчлагдж байгаа энэ үед хөрш гүрнүүд хэрхэн хамтарч хөгжих тухай дэлхийд олон үзүүлэлтээр дээгүүр бичигдэж байгаа хоёр хөршийн хүчин зүйлийг өөрийн орны хөгжилд яаж ашиглах талаар чуулсан анх дугаар форумаас манай сурвалжлагч Отгон Туяа дараах сурвалжлагыг бэлтгэлээ. 21-р зуунд улс орон бүр өөрийгөө бодож хөгжлийн бодлогоо тодорхойлох биш хамтран ажиллах хөршийнхөө эрх ашигыг харгалзан үүсгэх ёстой гэсэн хөгжлийн төлөө хамтдаа форумд Монгол Орсын улбаны улс бүгд найрамдах Хятад ард улс гэсэн 3 хөрш орны эрдэмтэд оролцож байгаа юм а. За бүгд найрамдах Хятад ард улсын хувьд хөгжлийн хүчин зүйл нь байгалийн баялаг, мэрэгчсэн хямд ажиллах хүчний нөөц ихтэй нээлттэй эдийн засагтай. За сүүлийн хэдэн жил эдийн засгийн тогтмол өндөр өссөн. Түүнээс гадна энэ улсад жижиг дунд үйлдвэрлэл жигт сайн хөгжсөн, бүтээгдэхүүнийхэн өрсөлдөх чадвар сайн гээд олон давуу талтай. Харин Орсын улбаны улсын хувьд байгалийн баялагын ихээхэн нөөцтөгөөс гадна хүн амын боловсролын түвшин харьцангуй өндөр гэж дүгнэдэг. Нефт байгалийн хэм бодлохоор дамжуулан дэлхийд дахинд улс орныхоо эдийн засаг улс төрийн нөлөөгөө нэмэгдүүлэх чиглэл барьж байхад харин Хятад бол боловсруулах салбарын улсын томоохон үйлдвэрүүдийг хөгжүүлж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлийг хангах бодлого баримталж байна. Энэ хоёр гүрний дунд орших манай эдийн засаг дөнгөж 12 салбар 70 гаруй дэд салбартай боловсруулах үйлдвэр хомс. За ийм учраас Монгол улсын хувьд хоёр хөршийнхөө давуу талыг ашиглан хэрхэн хөгжих вэ гэдэг дээр өнөөдөр эрдэмтэд санаа бодлоо хэлж байна. Бид яах ёстой гэхээр бол нэгдүгээрт л өөрөө гадны өндөр технологи эзэмших хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтыг бол хөрөнгө өгөөд явахдаа биш. Монгол улсын хөгжилд хэрэг болох ёстой тийм үйлдвэрлэлийг бий болгох, тийм технологи бий болгоход оруулах ёстой. Юуны өмнө гэдэг нь шууд хөрөнгө оруулалтыг хамтарсан үйлдвэрүүд бий болгох, энэ чиглэлээр тэр технологи бий болгож оруулах хэрэгтэй. Өнөөдөр би илтгэлдээ дурдсан манай Хятадын бодлого бол үндсэндээ Монголын түүхийдийг өөрийнхөө орн руу экспортлоод тэндээ технологийн боловсролт хийх ийм бодлого явж байна. Тэгвэл бид энэ дээр бол манайд ямар нэг хэмжээ боловсролт хийдэг ийм үйлдвэр. Эсвэл тэдний нутаг дээр манай үйлдвэр байх. Ингэж одоо технологи харилцан ашиглаж тэгээ бүтээгдэхүүнийг гаргадаг. Ингэж оюуны шингээстэй ийм үйлдвэр болох асуудал маш чухал. Өнөөдөр манай гадаадын шууд хөрөнгө оруулалтын ихэнх хувийг хоёр хөрш маань эзэлж байгаа. 1990-с 2004 оны хооронд Монгол улсын эдийн засагт гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.1 тэрбум доллар байсан бол 2007 он гэхэд 2.3 тэрбум долларт хүрч 105.5% өсөд байгаа. Гэвч гадаадын хөрөнгө оруулалт манай улсад хүн амыг байнгын тогтвортой орлоготой болгох, ядуурлыг бууруулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, за бүтцийн өөрчлөлт хийх хэмжээнд хүрэхгүй, ялангуяа төмөрлөг химийн үйлдвэрлэл, малажихуун түүхэд боловсруулах салбарт орж ирэх дутагдaltaй байгаа гэж дүгнэж байгаамаа. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтыг өнөөгийн байдал гэсэн сэдв өнөөдрийн бас нэг гол сэдв байлаа. Хөрөнгө оруулалтыг бол шингээх чадвар гэж байдаг. Нэгдүгээрт нь бол юу нэг бол технологиг оруулаад ирэхэд бол яах вэ гэвэл тийм хэмжээнд Монголын эдийн засаг хүлээж авах уу гэдэг асуудал. Ягаад гэвэл энэ төр технологиг хөгжлийн хувьд бол өөрөө оронд бол аваад ирэхэд бол тэр хөрөнгө бол шингэхгүй гадаг гэсэн хайлаа явчих тохиол байдаг. Нөгөө талаас бол яах вэ гэвэл боловсон хүчний нөөцийн асуудал. Тийм өндөр технологитой хөрөнгө оруулалтыг бол оруулахад түүнтэй зохицсон өндөр мэргэжлийн хүмүүс байх ёстой. За гурав дахь зүйл бол юу байна гэвэл санхүүгийн чадвар. Гадны томоохон хөрөнгө оруулаад ирэхэд бол бидэнд юу шаардлагатай вэ гэвэл санхүүгийн тийм одоо их үйлсвэр нөгөө талаас банкны тийм байгууллагууд байна уу? 100 сая долларын хөрөнгө оруулахад бол шилжүүлэхэд бол тийм хадгалзах манай банк байна уу? Энэ бол юу гэсэн үг вэ гэвэл банк санхүүгийнч бол бас бодох ёстой асуудлууд байдаг. Манай улсын гадаад худалдааны нийт эргэлтийн 51.9%-ийг бүгд найрамдах Хятад ард улс, 19.7%-ийг Орсын улбаны улс эзэлж байна. Хоёр хөршийн эдийн засгийн хамтын ажиллагаа аль болох тэнцвэртэй байх ёстой гэж судлаачдын зүгээс үзэж байгаа. Харин бид нийт экспортынхоо 74.3%-ийг бүгд найрамдах Хятад ард улс руу, харин 3%-ийг нь Орсын улбаны улс руу гаргасан бол нийт импортынхоо хэрэгцээний 70 гаруй хувийг хоёр хөршөөсөө аваад байгаа юм а. За иймэрхүү маягаар манай улсын гадаад худалдаа ганц хоёр зах зээлээс хамааралтай байх үзэгдэл цаашид үргэлжилвэл Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой үр дагаврыг авчрах магадaltaй гэж эрдэмтэд дүгнэж байна. За Монгол улс Орсын улбаны улсын төрийн тэргүүнүүд хоёр орны худалдааны эргэлтийг 1 тэрбум $1 хүргэнэ гэж тохиролцсон боловч 2007 оны байдлаар 789 сая долларт хүрч өмнөх оноосоо 75% өссөн үзүүлэлт гараад байгаа юм байна.
Залуучдын өмнө тулгамдсан асуудлыг шийдэх талаар Монголын залуучуудын холбоо улс төрийн нам хүчнүүтэй хэдхэн хоногийн өмнө гэрээ байгуулж байсан. Тэгвэл өнөөдөр эмч мэрэгжилтнүүд эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдэх гарцааж улс төрийн намуудын дэмжлэг тусалцааг авахар санамж бичигт харилцан гар үсэг зурлаа. Өөрийн орныхоо эрүүл мэндийн салбарыг шинчлэх, эргэлт гаргахад энэ салбарт ажиллаж, мэс цасны ширээнээр зогсдог, зүү тариор хөвөн бинтээс эхлээд дутагдж гачигдах зүйлийг өөрийн биеэр мэддэг эмч мэрэгчлэнүүд нэгдэж төрийн бус байгууллага байгуулжээ. Эрүүл мэндийн салбарын шинжилэл төрийн бус байгууллагын өөрийн салбартаа тулгамдж байгаа шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлыг Монгол Ардын хувьсгалт намын удирдлагад тавьж, хоёр тал санамж хүчигт гар үсэг зурсан байна. Эрүүл мэндийн салбарт бүрэн шинжилэл реформ хийх тэгснээр өөрийнхөө дотоод хүчин чадал мөн чанараар хөгжлийн зам дээр гарах тийм бичиг баримтыг боловсруулад энийг сонгуулиор байгуулах засгийн газрын мөрөө хөтөлбөрт оруулж ингэж оруулсан тохиолдолд манай салбарын энэ намуудтай хамтарч ажиллаж хэрэгжүүлнэ гэж гэрээ байгуулж байгаа. Эмнэлгийн чанартай үйлчлэгийг хааж гадаад руу хэдэн 10 мянгаар цовж байгаа иргэдийн тоог цөөлөх нь манай эрүүл мэндийн салбарын хамгийн тулгамдсан асуудал. Үүнийг шийдэхин тулд зөвхөн оншилгоо шинжилгээний орчин үеийн техникээр эмнэлгүүдийг ээж бүрнээр нь хангахаас эхлээд түүн дээр ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг нэмэгдүүлж, мөн үүнээс ургаад иргэдийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шийдвэрлэх хэрэгтэйгээд шийдвэл зохих олон асуудал байгааг эмчнэр санамж хүчтэй дурджээ. Эмч мэргэжилтнүүдийн эрүүл мэндийн салбарын шинжилгээний талаарх санамж хүчигт Монгол Ардын хувьсгалт намаас гадна ардчилсан нам, иргэний зориг намууд ч гар үсэг зурж энэ салбарт гойд анхаарал хандуулахаа илэрхийлсэн байна. Хүүхдийн паркгүй болох нэ гэж санаа зовсон иргэний хөдөлгөөний жагсаал өнөөдөр зохион байгууллаа. Тэд хүүхдийн паркийг мөнгөтэй хүмүүс нь эрх мэдэлтэнгүүдийн тусламжтайгаар хуваагаад авсан учраас нийслэлд төдийгүй Монголд ганцхан байдаг хүүхдийн паркийг бүрэн бүтнээр нь төрийн мэдэлд байлгах шаардлагыг хотын удирдлагуудад тавьж байгаа юм. 10 жилийн өмнөөс хүүхдийн паркийн газрыг хувийн компаниудад өгч эхэлснээр одоо паркад Диснейленд байгуулах нь байтугай парк ер нь байх үгүй мэддэггүй болоод байна гэж эрс шинжилэл хөдөлгөөнийхэн хэлж байна. Тэдний хэлж байгаагаар хүүхдийн паркаас одоо 4 компани газар авчихад байгаа гинэ. За жишээлх юм бол энэ одоо байж байгаа талбай бол Мон уран гэдэг нөгөө их алдартай Улаанбаатарын газрыг лоо урдч дээрмж авдгаараа алдартай энэ Наранхуу гэдэг хүний Мон уран компани одоо жишээлх юм бол хүүхдийн паркаас ингээд 9 газрын одоо ингээд дээрмдэд авсан ингэ байж байна. За та зүүн талын болонд нь гэдэг MCS гэдэг нөгөө төрийн угжны компани Монгол төрийн сүүлийн хэдэн жилийн одоо угжуулж ирсэн энэ компани 30 мянган метр квадрат газрыг одоо зочд буудлын байгууламж барихаар ийм байдалтай одоо ногоон байгууламжийн бүгдийн сүйтгэд ингэж байж байна. Энэ мэтлэн энэ нийслэлийн үе үеийн одоо төр захиргааны удирдах албан тушаалтангууд, эрх тушаалтангууд, газрын албаны нөхдүүд эд мөнгөөр авилгаддаг энэ нөхдүүд одоо энэ хүүхдийн паркын маань дээрмж аваад байхгүй болгочихсон ингэ байж байна. Паркын гадна хашаан дээр шүршдэг бодог тасч эсэргүүцлээ илэрхийлж байгаа хөдөлгөөнийнхэн хотын захиргаанд 3 зүйл бүхий шаардлага хүргүүлэх гэж байгаа юм байна. Хүүхдийн паркыг үндэсний соёл амралтын хүрээлэн нэртэй хувьцаат компани болгосныг тэд бас буруушааж байгаагаа илэрхийллээ. Нэгдүгээр энэ хүүхдийн паркыг хууль бусаар хувьчилсан энэ хувийн компани болгосон энэ явдлыг даруй түргэн зогсоох. За хоёрдугаарт тэр нийслэлийн үе үеийн засаг дарга нарын 4 удаа гаргасан захирамжаар хувийн компаниуд болгосон энэ газрын асуудлыг эргэж сэгцэлж захирамжийг хүчингү болгож хүүхдийн паркт нь эргүүлж бий болох одоо өгөх тийм ээ. Гуравдугаарт нь нийслэлийн өмчит улсын үйлдвэрийн газар байсан энэ үндэсний соёлын амралтын хүрээлэнг хувьчилж авахд оролцсон түүнд хамтран оролцсон болон боломж олгосон албан тушаалтангуудад хариуцлага тооцож хариу мэдэгдэх гэсэн ийм 3 утгатай ийм шаардлагыг хүргүүлж байгаа.